За бид өмнөх видео хичээлээр 1922 оны 10 дугаар сард олон зуун мянган фашистууд Ром хот руу жагсан очиж үүний дараа Бенито Муссолини Италийн засгийн эрхэнд гарсныг үзээд дууссан. За энэ зурган дээр байгаа Муссолини Ром руу маршлан очиж төрийн эрхийг авч ерөнхий сайдаар томилогдсон төдийгүй нэг жилийн хугацаанд улсыг онцгойлон захирах эрх олж авчээ. За мэдээж энэ эрхийг олж авах үндсэл нь хар цамцнууд гэх хагас цэрэгжүүлсэн бүлэгмийн дэмжлэгийн хүчинд оршиж байсан. За энэ л хүмүүсийн хүчээр тэр эрх мэдэл олж авсан төдийгүй тэдний дэмжлэгээр дараагийн хэдэн жилд улам их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж чадсан. За ингээд 1923 онд Муссолини хар цамцнуудыгаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах сайн дурын зэвсэгт хүчний зэрэглэлд аваачин албан ёсны хүчин болгосон байна. За Итали хэлээр нэрийнх нь товшил NVSN. За хар цамцнууд MVSN. За түүгэрч загсахгүй Муссолини Асербогийн хууль гэгчийг парламентаар батлуулж чадсан. Энэ их сонин хууль л да. Энэ хуулийн дагуу засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа хамгийн олон судалтай ямар ч нам парламентын сонгуульд 25%-аас дээш санал авсан тохиолдолд шинэ парламентын 3/2-ыг бүрдүүлэх хэрэгтэй. За жинхэнэ парламентын сонгуулийн дүрмтэй харьцуулах юм бол үнэхээр хачин хууль байгаа. Уг нь ямар ч том ном парламентын сонгуульд 25% санал авсан бол засгийг дангаараа барих эрх үүсэхгүй. Тэгэхээр одоо заавал бусад намуудтай эвсэж байж засгийн эрх барих боломж бүрдэнэ. Гэтэл энэ нь энгийн олонхын санал авсан ямар ч нам аль бие осоор олон болж чадаагүй ч хуулиар олонх болчихно гэсэн үг. За мэдээж энэ хууль батлагдахыг фашистууд хамгийн ихээр хүсэж байсан байх л та. Тэд ер нь нэр хүнд олонний дэмжлэг мөн хар цамцнуудынхаа хүч түрэмгийлэх аргыг ашиглаад нийт иргэдийн 25% саналыг бол авчрах юм байна. За тэгээд хууль тогтоох байгууллагад илүү хяналт тавьж чадах юм байна гэдэг ойлголттой болсон. За гэтэл нөгөө талаас хууль тогтоогчид яагаад ийм хууль баталчих ваа гэдэг нэг том асуулт гарч ирж байгаа. За яг ингээд фашистууд голлох улс төрийн нам байгаагүй хууль тогтоох байгууллагад олонхын судал аваагүй байсан болохоор тэд эрх мэдлээ тогтоохыг хүсэж энэ хуулийг батлуулахар тэмцсэн гэж бодъё. Гэтэл бусд нь яагаад баталчихав? Мэдээж энэ бол нөгөө түүхэн асуултуудын нэг л дээ. Тухайн үед хүмүүс фашистуудыг дэмжиж байсан. Тэд Муссолинд бас сэтгэл татагдаж байсан. Тэд ажиллаа хийж чаддаг хүчтэй засгийн газартай байхыг хүссэн. Тэрнээс гадна яг санал хураалт явагдаж байхад тэдэнтэй нэг өрөөнд цөөнч гэсэн хар цамцнууд хамт байсан. За энд бас нэг шалтгаан нь одоо хүчин давтагдаж дарамтлагдсан байж магадгүй. Ингээд юу ч болсон хамаагүй Асербогийн хууль батлагдсан. Гэхдээ хамгийн нийтэд нь энэ хуулийг хэрэглэх шаардлага гараагүй. 1924 оны сонгуулиар фашистууд үнэхээр ард нийтийн 3/2-ын саналыг авсан байна. За орчин үед ч гэсэн тэр үед ч тэр Италийн олон хүн энэ сонгуул булгаатай болсон гэж үздэг. Гол нь фашистууд бусдыг дарамтлаж байгаа тийм их олон санал авсан байх. Одоо сонгуулийн үеэр лувр булгаа хийсэн байх гэж үздэг. Тэгэхээр 1924 оны сонгуулиар фашистууд үнэхээр ард нийтийнхаа 3/2-ын саналыг авсан байна. За тэгэхээр жинхэнэ саналын хуудсыг одоо гаргаж хаяад оронд нь хуурамчийг тоолсон байх гэж бас олон хүмүүс үздэг. Тэдгээр хүмүүсийн нэг нь фашистуудыг одоо тэдний засгийн эрх авсан сонгуулийн арга технологиг хамгийн ил тодор шүүмжилж байсан Жакомо Матиотти. За тэрээр фашистуудын тухай ном бичиж сайд нарын танхимд хүчтэй хурц шүүмжлэлтэй 2 ч удаагийн илтгэл тавьж фашистуудын авилга, хээл хахуул болон айлган сүрдүүлэх аргын талаар ярьсан. Ийхүү үг хэлснээсээ хэдхэн өдрийн дараа хар цамцнуудын гарт хорогдсон байна. За энэ нь Муссолиниг эхэндээ жаахан мэгдсэн байдалд оруулсан. Тэрээр мэдээж гарч очоод хүн амьтаа алж хийгээд байдаг дээрэмчин шиг харахтыг хүсээгүй нь ойлгомжтой. Гэвч Муссолиниг дэмжигчид Жакомог алчсан болохоор энэ хэрэгт ямар ч байсан тэрээр холбогдож байгаа. За ингээд Жакомо Матиотигийн одоо өхлийг эсэргүүцэж социалист намын гишүүд бүгдээрээ парламентыг шахаж эхэлсэн. За энэ ядлыг 20 дугаар зууны Авентины салган тусгаарлалт гэж нэрлэдэг. Авентины салан тусгаарлалт гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь одоогоос бараг 2500 жилийн тэртээ Ромын эзэнт гүрний үед плебиучдын одоо буюу жирийн иргэд харгас хотоцс гэж эсэргүүцсэн тэр үед Авентины толгод руу очдог байсан байна. Энэ үйл явдал ч гэсэн бас ижил үзэл санаатай. Социалистууд ингэж парламентыг шахаанд оруулснаар одоо Бенито Муссолинийг төрийн эрхээс зайлуулж чадна гэж найдаж байсан байна. За Муссолини ч эхэндээ жаахан мэгцэн гэж одоо би дээр хэлсэн. Тэгэхээр тэрээр яг яах ёстойгоо мэдэхгүй байсан ч хар цамцнууд нь чи одоо л байдлыг гартаа авахгүй бол хөшрөхөг удирдахч болж чадахгүй. За бид чамгүйгээр улсаа удирдана. Бид чамайг ч болгож чадна шүү Муссолини гэж байгаадаа одоо адилхан байсан байна. Ингээд 1925 оны ихээр одоо буюу 1-р сард Муссолини өнөөх алдарт илтгэлээ тавьсан.
Яг энэ үйл явдлыг түүний дарангуйлал эхэлсэн цаг гэж ерөнхийдөө үздэг. За энэхүү илтгэлээр Муссолини Авентины салан тусгаарлалтаар Муссолинигийн хүчийг сулруулна гэсэн итгэлийг үгүйсгэж тухайн үеийн хаан Муссолинийг шийтгээгүй нь түүнийг улам хүчтэй болгосныг харуулсан байна. За Муссолинич байдлыг ашиглаж энэ социалист намын олон гишүүд парламентын хуралдааныг хайж явсан ирэхгүй байна. Тэд ингэснээр парламентад суудалгүй болно гэсэн үг гээд социалист намыг үйл ажиллагаа явуулахыг хориглож эхэлсэн. 1925 оны 1-р сард. За тэгэхээр тэрч байтугай бүр хар цамцнуудыг илтээр дэмжиж одоо тэдний өмнөөс хариуцлага хүлээнэ гэдгийг мэдгдсэн. Яг ч Жакомо Матеотигийн одоо үхлийн хариуцлагыг шууд хүлээгээгүй ч хар цамцнуудын бүх үйл ажиллагааны өмнөөс хариуцлага хүлээнэ гэдгийг бол хэлсэн байгаа. Ингээд нөгөө өөрийн жинхэнэ сонгодог санаагаа эхэлж Итали орныг чанга дугаараар удирдсанаар хөгжил цэцэглэл тогтвортой амгалан байдлыг авчирч чадна гэдгээ ард иргэд итгүүлсэн. Тэр ч үнэхээр гайхалтай илтгэж байсан. Үнэхээр сэтгэл татам хүн. Гэхдээ ингэснээр тэрээр 1925 оны эцэр Зул сарын баярын өмнөх өдрийн хууль гихчийг парламентаар батлуулж түүний үйл ажиллагаанд хинч хяналт тавихааргүй болсон байна. Ингээд 1926 он болохоор фашистууд улам бүр эрх мэдэлтэй болж Муссолинигийн удирдлаганд Итали орныг захирах хязгааргүй эрх мэдлийг олж авсан. Учир нь 1926 онд бусад бүх улс төрийн намуудын үйл ажиллагаа хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслэгч хяналтанд оруулсан байна. Төрийн цагдаагийн албыг маш их хүч төвлөрүүлэн зохион байгуулсан. Ингээд харахаар бидний өмнө үзсэн нацистуудын хийж байсантай ингээл адилхан байгаа юм тий. За учир нь Гитлер Муссолиниг шүтэн биширдэг нэгэн байсан. За Муссолинигийн Ром руу хийсэн марш Гитлерийг 1923 оны Мюнхений төрийн эргэлтийг гаргахад нөлөөлсөн. Муссолини төрийн эрхэнд гарахтаа хэрэгэлсэн энэ арга замуудаас ихэнхийг нь 7 жилийн дараа Гитлер хэрэглэж засгийн эрхэнд гарсныг бид үзсэн.